энэ нөлөөтэй айлын хүүхдүүдийн асуудлыг одоо анх одоо тэр өнгөрсөн 100 баарны гадаа зодтолтоход бол би бичлэг гаргаж тавьж ийсэн. За энэ асуудал дээр одоо дуугарч. За хин хүүхдүүд ямар оролцоотой байсныг мэдээлж ийсэн. За тэр үед над руу зариг руу маш их дайралт ирж ийсэн. Одоо тэр хиний хүүхд байгаагүй байх, тэрний хүүхд байгаагүй байх, ингээгүй байх, тэгээгүй байх гэдэг. Тэгээ яг энэ нөлөөтэй айлын хүүхдүүд мөнгөтэй айлын хүмүүс бол нэлээ их мөнгөтэй учраас за энэ хэвлэл мэдээлэл, сошиал, за тэгэл энэ хуулийн хэлтийн байгууллага яасан ийсэн гэдэг асуудлууд дээр бол их мөнгө хайж оролцдог нь бол тодорхой учраас тэгээд дайралт марилтын тоогоогүй л дээ. За тэгээ саяхан шүүх хурал нь болсон чинь хүний бид маш хүнд гэмтэл учруулсан. Ингээд тэр хүн чинь тэр хүүхд чинь бүр тий нүдний хаалганд орсон гэдэг. Тэгчээд одоо 2-3 зүйлээ ингээд шүүх рүү ингээд яллах гад явуулсан. Тэгсэн чинь олон нийтийн 50 байдлыг алтагдуулаагүй гэж үзнэ гэдэг. Гудамж талбай зодтолцсон зодооныг нь хэргийг хэрэгсэхгүй болж байгаад ингээд зорчих ирэх ялаар торгосон. За ингээд тэр залуучууд хүүхдүүд гэдэг тэд нар чинь бүр аваа хүүхэд авцсан 20 гаруй насны юм залуучууд байгаад байгаа шүү дээ захирал махрал хийдэг ч гэнэ. Тэгээ энэ хүмүүс чинь болохоор зэрэг ингээд хаан уул дүүргээсээ 6 сар гарахгүй ийм шүүхээр ял идэлэхээр ингэж шийдсэн. Тэгээ хаан уул дүүрэгтэл байх хэвээр. Тэр бол ингээд нарийн тийм гав энэ тэргээ зүгээр тэр одоо шүүхийн шийдэр гарсан өдрөөсөө ихэж хэрэгжиж эхэлдэг. Та нар би нэг бол өөрийнхөө биеэр мэдчихсэн. Намайг 68 хоног хоригддаг гингүүд 68 хоног биш шүү дээ. Анх цагдаа хоригдох шийдвэр гарангуудаа намайг оройн аваа явж исэн тий. За тэр 4 жил 9 сарын 20 ял оноохтой тэр өдөр нь ингээд аваа явж исэн. Тэгээд шүүхийн шийдвэр бол гарсан өдрөөсөө эхэлж хэрэгжиж эхэлдэг. За гítэл энэ хүмүүсийг 6 сар ингээд за яг дүүргээсээ гарахгүйгээд ялаар одоо торгочж байгаа одоо ял өгчөж байгаа байхгүй одоо тий. Тэгэд энэ ял малыг бол артан бол үнэхээр харсан штэ. Тийм шүүх энэ мөнгөтэй айлын нөлөөтэй айлын хүүхдүүдэд яаж үүждэг вэ гэдэг маш их шүүмж байсан. Тэр асуудал дээр бол би үнэхээр дуугараагүй. Одоо тэгээд одоо тэгж шийдэж байгаа мэлгүй одоо юм болгон дээр цор хийгээд яах вэ гэж одоо ингээд хараад ингээд мэдээлэлд өнгөрсөн. За гэтэл нөгөө амар сайхан нь 5 богд группийн захирал Баатар сайхны төрсөн хүүхэд амар сайхан нь өмнөх хэрэг хизээ болсон юм бэ? Хизээ өдөр шүүх хурал боллоо. За энэ удаагүй дээ те нэг сар 2 сар болсон уу? Дотор дахиад гэмт хэрэг үлдчихэж байгаа байхгүй. Сая 2 сарын 14-ний өдөр найз охинтойгоо Валентин тэмдэглэж яваад тэгээ бах дахиад айлын хүүхд зодоод тэгээ сая өнөөдөр зураг нь гарч ийн л та. Тэгээ над руу хүмүүс өөрхий одоо чи мэдээлж болох юм болов яах юм бол өнөрөө чи ийм юм боллоо гэх. Тэгэхээр би нэр усын тавилгүй нөлөөтэй айлын хүүхдүүд дахин гэмтрэг толбогдчихэ гэж бичсэн. За тэгтэл 5 богдоос юу гэж мэдээлэл хийсэн бэхээр манай амар сайхан бол гэмтрэг толбогдоогүй гэж мэдээлэл хийсэн. За тэгээ цагдаа таг тэгээ тэр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хилцс дээр очисон гэлөө дээ. Оройн бүгдээрээ зодтолцоо тийшээгээ саатуулагдаад очисон байгаа. Тэгээд тэр уг нь цагдаа дээр ингээ бүртгэж байгаа хэрэг байгаа үстэй. 5 богдынхан үгүй гэд мэдээлэл гаргаад хад цагдаагийнхан тагл байгаад байгаа. Тагл байгаад байгаа. Тэгээ учир шалтгаан нь ямар учиртай вэ? Ер нь энэ нөлөөтэй айлын хүүхдүүдтэй манай хуулийн хэлтийн байгууллагын ямар холбогдолтой вэ? Яасан бэ гэдгийг би өнгөрсөн 6 сард бичлэг гаргаж тавьсан шүү дээ. Хиний хүүхдэнд зодоо хийгээд байлаа. Бичлэг гаргаж тавьсан тий. Ийм нөлөөллүүд байна. За хамгийн гол хэлэх гээд байгаа юм маань юу вэ гэж. За ингээд амар сайхан гэдэг нөхөр энэ зорчих ирэх хязгаарлах ял буюу хаан уул дүүргээс гарч болохгүй гэдэг шүүхийн шийдвэр гарчгаад байхад Сүхбаатар дүүрэгт байрладаг бааранд очиод зодоо хийгээд байна. Бааранд очиод арх уугаад бааранд очиод наргицсан гээд бааранд очиод баяр тэмдэглээд шүү дээ. Нөгөө дүүргийн одоо нөгөө хил хязгаарыг зөрчөөд байна. Шүүхийн шийдвэрийг зөрчөөд байна. За энийг одоо ингээд хар яриагаа ихээр гав зөрчих гэж ярина тий. Ингэж гаваад зөрчсөн иргэдийг хорчдгоо зүгээр өчиггүй хордог. Би тэнцээ одоо хоригдож ийсэн. Одоо би сайн муу зүйлийг би биеэрээ тулсууж мэднэ. Тэнд хоригдож байгаа баг эмэгтэйчүүдийн баг 20 орчим хувь нь. За залуучуудын хэдэн хувь ч хэдий. Дандаа гав зөрчсөн байдаг. Шүүх ингээд зорчих ирэх хязгаарлах ял өгсөн байдаг. Тэгээд яасан бэ гэхээр гаваа зөрчөөд
Гэт айгүй их сонь юм ярьдаг л да манайх ингээд хөдөө ингээд гинт ээжийн би юм уу да тэгээд яаж чадахгүй ингээд шууд гараа тавьчихсан чи ингээд гар зурцсан ингээд хоригдсон гэд. Тэр бүхэл гар зурцсан шалтгаанаар жирэмсэн эмэгтэй хизээ мэдгүй төрөгчгөө жирэмсэн эмэгтэйг хориод за эмэгтэй хорих ангид хоригдоод тэнцэнэ төрөөд хүүхэд нь энджсэн тохиолдол байдаг. Ийм хайргүй. Яагаад тэгэхээр гав зүртсэн гэд жирэмсэн эмэгтэйг орж ирсэн. Одоо ч хоригдож байгаа. Одоо ч хүүхдээ тэнцэн тэр цагдаа орох төвийн үүдэнд очиж хүүхдээ хөвүүлж байгаа зөндөө эмэгтэйчүүд байгаа. Одоо энэ гав зүртсэн энэ хил хязгаарыг зөрчсөн гэдэг энэ асуудлаар хоригдож байгаа энгийн иргэдийн хүүхдүүдийг, ээжүүдийг, аавуудыг, иргэдийг суллаа. Өчиггүй хордгийн байлээ штэ. Хууль ижил тэгш үйлчлэх ёстой. Энэ үгийг магадгүй хэлэхэд надаас их хүч хөдөлмөр зориг шаардагдаж байгаа. Гэхдээ хууль ижил тэгш үйлчлэх ёстой. Хэрвээ тэр одоо нөлөөтэй айлын хүүхдүүдийг одоо энэ чинь тодорхой юм штэ. Хаанл дүүргээс гарч болохгүй гэж шүүх шийд би бүр тэр шүүхийн шийдвэрийг буцааж ухрааж үзлээ. Энэ нийслэлээс гарч болохгүй гэдэг ял өгчүү, дүүргээс гарч болохгүй гэдэг ял өгчүү гэд. Тэгээ тэр ааштай хэрэлдээд байсан шүүгч чи хэлж штэ. Шүүхийн шийдвэр дээр хэрэлдээд загнаад идэг нэг шүүгч байсан штэ. Битгий солиор гуц гэд. Тэр нэг гудамжны юм шиг одоо тийм мань тэтээс 7 доор тийм үг хэллэгтэй шүүгч тэр нөлөөтэй айлын хүүхдүүдэд зорчих хэрэг ял өгч толгойг нийлжсэн шүү дээ. Тэр нөхөр чинь өөрөө дүүргээс хаанл дүүргээс гарч болохгүй гэдэг шүүхийн шийдвэрийг амаараа уншиж байна. Гэтэл Сүхбаатар дүүрэг дээр очиод бааранд ороод за тэр чинь бүр тий илт ингээ хууль зөрчиж байна. Энэ ингээд шүүхийн шийдвэр биелүүлэх газрын үүнд хяналт тавих ёстой. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд за ингээд прокурорууд бас хяналт тавих ёстой. Ингээд шүүхийн шийдвэр ял идэх ажиллагаанд прокурор хяналт тавьдаг тий. Ийм давхар одоо шүүх нь бас хяналт тавих ёстой. Шүүхийн шийдвэрээ хэрэгжүүлэх тал дээр. Ингээд шүүгч, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр энэ хүмүүс ингээд ажлаа хийгээч ээ. Дөрвөн байгууллага энэ дээр ажиллах гэдэг шүү дээ. А үнэхээр чадахгүй байх юм бол за чадахгүй байвал ойлгож байна. Угаасаа Монголд шудраг бус байдал газар авсан учраас чадахгүй байгаа гэдэг дүр зургийг бол ойлгож байна. Ойлгоно. А тэгвэл тэнд шүүхийн шийдвэр зөрчсөн, зорчих эрхий ял аваад, гаваад зөрчсөн, гинт хотоос гараад явцсан, эсвэл гинт дүүргээс гарцсан. За бүр ингээд одоо хүртэл тэгвэл ажил хөдөлмөр хийж чадахгүй, дүүргээсээ гарч чадахгүй, зөндөө залуучууд зорчих эрхий хязгаарлах ялтай гэртээ ингээд өнсөд байж байгаа штэ. Ажиллаж хийж чадахгүй, сурч чадахгүй. За ингээд шүүхрөө би ингээд сурмаараа ажил хиймээрээ ингээд зэрэг нөгөөтхийн одоо хэрэгжүүлэхгүй айч дүүргээсээ гарч болохгүй, бүр хорооноосоо гарч болохгүй гэд ингээд шийтгэхэд байгаа. Тийм хүмүүсийг хамаагүй бүр энэ хот дотор нь явуулдаг бол ажил хөдөлмөрийн эрхлүүл. За тэгээд тэр зорчих эрх хязгаарлах ял аваад гаваад зөрчөөд өөр дүүрэг өөр сум одоо хөдөө орон нутаг яваад хорих ял болгосон энэ хүмүүсээс суллаа. Шудраг байя. Энгийн иргэдэд болохоор хууль чинь ташуур цааз ял болж очдөг. Эрх мэдэлтнүүдэд болохоор зэрэг толгойг нийлж очдөг ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй сэтгүүлч хүнийхээ хувьд. Угаасаа хүлээн зөвшөөрөхгүй байсаар хагаад өөрөө бас янз янзын зовлон үдсэн. Гэхдээ би одоо ингээ амиа одоо дугуй хийж чадахгүй. Энэ асуудал дээр би хэлмээр байна. Хууль хүн бүрд ижил тэгш үйлчлэх ёстой. Ижил тэгш үйлчлэх ёстой. Инглигээд одоо янз янзын байдлаар шахаж хавчих үз. Гэхдээ шудраг бус байдлыг чимээгүй хараад төвчээ сууж чадахгүй. Тэгэх гэж сэтгүүлч болоогүй юм. Ижил тэгш байцгаая гэж шаардах үднээс энэ бичлэгийг хийж гэн. Тэгээ боломж байвал одоо хүмүүс шеэрлээд өгөөрэй. За тэгээ манайхан ч хүлцэнгүү дээ. Тэгээд мэдээлэлтийн ингээд мэдээлэл нь Хилээл байна. Бүр баримтыг гаргаж тавиал байна. Тэгээ огт тоохгүй. 1-2 хоног шуурна. Тэгээ нөгөө ийм болохоор чинь хүмүүс ингээд энэ муухай зариг залтай, мөнгөтэй өрөнгөтэй хүмүүс ингээд энэ бүгдэд чинь ингээд дасчихж одоо ингээд
Эдгээр ингэж л эдээ уулны навшнууд ингээд шуурж байгаа тэгээ чимээгүй болно шүү дээ. Одоо тэгээ дараагийн нэг сенсац нь гаргаж ирээл ингээл тавилт өөр сенсацаар дараач. Ийм юм. Ийм байдлыг хүлээн зөвшөөрмөргүй байна. Гэхдээ бид нар ямар нэгэн байдлаар итгэлээ алдаж болохгүй. Энэ дээр тасаж болохгүй. За энэ иргэдэн ингээд ийм одоо тэ хүлцэнгүй юм. Надад ч ингээд нэг сенсац нь ингээд эдгийг одоо дуугараач одоо нэмэргүүдээ гэж сэтгүүлч нь хандаж болохгүй. Ярьж л байх хэвээр, хэлж л байх хэвээр гэдэг үднээс энэ бичлэгийг хийж байна.